Сайн бацгаана уу? Налгачуудаа хайрдаг үе. Мэдшилгийн хүргэлт маань үргэлжилсээр одонтой ээжүүдийнхаа онцгой мөчийг хуваалцаж байна. Алдар тэхийн 2 дугаар одонгоор Ингрэмэд таасан эрхэм хайртай дүү мандах наранда халуун баяр хүргэж ах Арсланбаатарын гэр бүлээс илгээсэн чин сэтгэлийн мэдчилгээг уламжилцгаая. Хамтдаа дутагшаа орж эрхэм бүсгийг маш гоё гинтийн бэлгээр баярлуулцгаая. Насны хороо ойран жаргана. Сайн бацгаана уу? Сайхан баярлцгааж байна уу? Мандах наран гэж бүсгүй байна. За манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Ээлжид одонтой ээжийн маш гоё баярт мөчийг хуваалцахаар дэргэд маань үдсгэлэнтэй бүсгүй мандах наран хэмээх хэрхэм ээж саатан морилж байна. Юун түрүүн танд энэ өдрийн мэнд хүргэе. Халуун баяр хүргэе. Баярлаа, маш их баярлаа. За, энэ гоё дээлэн дээр нь ээдээ ингэртэн гэрлэх одон медалууд тунчиг сайхан харагдаж байна. Энэ одон медаль өөрөө их утга учиртай юм гинлээ ихчээ. Ямар нэгэн ар өрийн хаалга ордгоо, ахан дүүсийн яриа хөөрөө ордгоо, гуйж биш гоёдож явдаг төрийн дээд шагналыг ингэртэн гэлэлзүүлсэнд халуун баяр хүргэж нийт налайхчуудын нэрийн өмнөөс мэдчилж байна. Хүлээн авна уу? За, стайх баярлаа. Сэтгэлээсээ хуваалцъя гэх юм нэгч. За, өнөөдөр гинтийн бүр үнэхээр баяртай, үнэхээр гоё өдөр байна. Амьдралдаа анх удаа л нэрээ ийм гоё мэдрэмжийг авч үзэж байна да. Тэглгүй яг. Тэгэхээр яг одоо ороод ирсэн энэ өргөө гэрээ бас танилцуулаач гэж хүсмээр байна. Танах хэнийх гэдэг айл бас хідэн хүү хідэн охинтой өнөөдрийн энэ шагналын эзэнгээд үр хүүхдүүдийнхаа талаар бас товч танилцуулъя гэх үү. За. Манайх Ган Зоригийнх гэдэг айл 2 охинтой 2 хүүтэй. Манай одонгийн охин ариун өсөл гэдэг одоо тийчээ сууж ийн явцаа тайлцвэна. За тэгэлгүй яг. Тэгээд бүсгүй хүн хүслийн гүйцэх гэж хүү төрүүлдэг, орчлон гүйцэх гэж охин урд төрүүлдэг замтай одонгийн баяраа тэмдэглэж байгаа энэ онцгой мөчид манай мэдчилгээ хүргэлтээр дамжуулж танд бас маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Тэгэхээр нэг асуулт асуудаг мандах хичээ. Ер нь бол талбай дээр ирж амжаагүй ч юм уу танд гинтийн бэлэг тусгаалan барих ёстой хүнийг нэг хоёлоо таамаг тгшүүлээд үзье. Хэнийг гэж бодож байна энэ удаагийн бэлэг? За манай том ах бэр 3-аас л уу гэж бодож байна. Гэсэн таамагтай байна. Тэгэлгүй яг хөө тэгэхээр мэдээж баярлуулахыг хүссэн олон сайхан зочид байгаа. Онцгойлон таны таамаг зөв аль эсвэл өөр хүмүүс үү гэдгийг хоёлаа тодорхой болох үүднээс эхлээд гоё шин сэтгэлийн үгсийг нь хамтдаа сонсъё. Тэгвэл хинээс ямар учиртай бэлэг ирсэн нь илүү тодорхой болох юм шүү. Эрийн түшиг, гэрийн чимэг, төрийн тулгуур төрлийн язгуур болсон эрхэмсэг гоо бүсгүй чамда энэ цаг мөчид алдар тэхийн 2 дугаар одонгоор Ингрэ мелож жоод халуун баяр хүргэж ах Арсланбаатарын гэр бүлээс халуун сэтгэлийн мэдчилгээг дамжуулж байгаа юм шүү. Сүрчигнийх нь үнээр сүүн дуусаад хайр болсон, сүлжсэн гизгэн шууж боогод гэргий болсон, сүүл дунтаж өглөө эрт босдог ээж болсон, сөөсгөр дуумн айл гэрийг гэрэлтүүлэх гэргий болсон. Алдар тэхийн одон авч аав ээжийн нэрийг төрийн дэд өндөрлөгт цуурайтуулж ар гэр аав ээж ахан дүүстэй ивэлтэй яваа дүүгийнхаа баярт мөчийг харах тунчиг бахархалтай байсан шүү. Үргэлж гэрэлтэж яваарай. Үрсийнхээ инээд хөөрөөр өргөө цагаан гэрээн гэрэлтүүлж яваарай хэмээн яг энэ цаг мөчид ах Арсланбаатарын гэр бүлээс айгүй гоё мэдчилгээ дэвшүүлсэнийг нэг сайхан алга ташилтаагаар уламжилж байна. Дэндүү тодхондоо гэврэн балчир насминдэ дэхэн чаа. Өөдөөс нь бас манай бэлэгний эзэд захиалагчид маань хараа зогсож явах шиг байна. Тэндээс бид бас дурсамжийн сайхан бичлэгийг мөнхөлж яваа учиртай. Яг одоо таныг би бас бэлэгний эзэдэд хандаж талархал дэвшүүлээсэй гэж хүсмээр байна. За, маш их баярлалаа. Ах иш нартаа маш их хайртай шүү. Өргөлж тусал дэмжиж явдагт нь өргөлж талархаж явдаг шүү. Та нартай маш их хайртай баярлалаа гэж хэлье. Тэгээд их гой санагдаж байна. Өөрөө 4 хүүхдийн ээж болоод алдар тэх болоод зогссон болж байгаа ч гэсэн ахынхаа хувьд үргэлж нэлхаараа л харагддаг болов гэж бодож байна. Аав шиг нөмөртэй төшигтэй ахан дүүсийн ивэл хайр болсон эрхэм бүсгүй танд бас дахин баяр хүргэе. Монголын өрс маш олон болтгой гэсэн сайхан ирүүлэр энэ удаагийн дугаараа жаргая. Сайхан баярлалаа. За баярлалаа. Та хэд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Халлэрэн
хуулдаг чиглээ хайраар зөөлөрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхуйг гүйгүүлсэн дүүтэлэмчэндээ дүүлэн нислээ чиглээ дүүгийнхээ хараас л холдсонгүй дээ